Манай улсад анх 1993 онд цагдаагийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг бөгөөд дээрх хуулийг 2013 онд шинжилэн найруулан өнөөдрийг хүртэл мөрдөж эхэлсэн. Хуучин мөрдөгдөж байсан цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан байсан. Тухайлбал цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд цагдаагийн алба хаагчийн иргэдэд тавих шаардлага орон байр тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийх, бусдын орон байранд нэвтрэн орох, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үндэслэл журмыг хуульчилж өгөөгүй байсныг шинжлэгдэн батлагдсан хуулинд хуульчлан оруулж өгсөн юм а. Мөн шинээр батлагдсан хуулиар цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах тал дээр нэлээд шинжилсэн зүйл залтуудыг тусгаж өгснөөрөө өнөөгийн нийгмийн шаардлага хэрэглээг хангахаар наривчлал өгснийг онцлсан юм а. За өнөөдөр Сэлэнг аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүх хүмүүст одоо шинэ 2017 оны 2 сарын 9-нд одоо батлагдсан. 2017 оны 3 сарын 9-ээс эхлээд дагаж мөрөгч цагдаагийн тухай шинжилсэн хуулийг одоо өнөөдөр хэрэгжүүлж байгууллагын гартуулж өглөө. За мөн одоо өнөөдөр манай Сэлэнг аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн бас тангараг бас эстэй ажиллагаа болж байна. За энэ хууль маань одоо батлагдаад одоо сар гаруй хугацаа болж байгаа. Энэ хууль маань 1993 оны 12 сарын 2-нд батлагдаж 1994 оны 1 сарын 1-ээс дагаж мөрөгдөжсэн хууль. Үүнээс хойш одоо 24 орчим жил болж байна. Энэ хооронд Монгол улсын одоо эдийн засаг бөгөөд нийгмийн байдал бол нэлээдгүй одоо өөрчлөгдсөн байгаа. Тэгээ одоо цагдаагийн байгууллагын тухай хууль маань одоо 20 гаруй жил одоо хуучин хуулиар явж ирсэн. Сая одоо шинжилэн найруулсан шинэ одоо цагдаагийн одоо байгууллагын хууль маань одоо өргөн барьж одоо энэ хуулийг хэрэгжүүлэх гэж хангаж ажиллахаар өнөөдөр яг цагдаагийн бие бүрэлдэхүүн хуулийг өргөн бариад өгөө явж байна. За өнөөдөр тус хаймагд цагдаагийн албаны хууль шинжилсэн найруулгын их бичвэрийг хүлээж явах эрхлэн үйл ажиллагаа амжилттай хөнгөлж явууллаа. За улсын хурлын 2017 оны 2-р сарын 9-ний өдрийн батлагдсан цагдаагийн албаны тухай хууль маань энэ 3 сарын 2-ноос хүчин төвлөрүүлж үйлчлэж эхэлж байгаа. Энэтэй холбогдуулж одоо өнөөдөр их бичвэрийг хүлээж авч бид цагдаагийн албаны энэ хуулийг нэг мөр хэрэгжүүлэх одоо ингээд цааш үйлчлэх болох гэж бодож байна. За энэ хуулийн гол зорилгууд ер нь цагдаагийн албаны тогтолцоо, за мөн эрх зүйн байдлууд, за мөн энэ цагдаагийн үйл ажиллагаанд иргэний хөндлөнгөөр тавих хяналтыг тогтоож өгсөнд оршиж байгаа. За энэ цагдаагийн албаны тухай хуулийн 4-р зүйлд төрийн тусгай алба мөнгө гэсэн заалт орсон байгаа. Одоо урдлын 2013 онд шинжилэн найруулж батлагдж байсан цагдаагийн албаны хууль маань одоо үүргээ гүйцэтгээд одоо энэ одоо хөгжил дэвшлийн үндсэн дээр одоогийн нөхцөл байдалд нийгмийн эдийн засгийн бодлого тохирсон байдлаар энэ хууль батлагдаж гарч ийн гэж бодож байна. Шинжилэн батлагдсан цагдаагийн албаны тухай хууль нь Монгол улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллага тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоосон шинэлэг хууль болсноор онцлог болж байна. Дээрх цагдаагийн шинэ хуулийг аймгийн засаг даргын орлогч сайн цог гардуул өгсөн юм а. Шинэ хуулиа хүлээн авч буй цагдаагийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн тангараг өргөх үйл ажиллагааг зохион байгууллаа.